Энэтхэгийн Мумбай хотод мягмар гарагт орсон хүчтэй Адар борооны улмаас 6 хүн амиа алдсан тул аюулаа сэрэмжлүүлэх улаан түвшний дөгшүүр зарлжээ. Мөн Адар борооны улмаас санхүүгийн төв зогсон байдалд орж Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, эргэн тойрны газрууд усан давтаж хүмүүс гудмаар устуулан явхад хүрсэн байна. Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулж зөвлөмж гаргаж хотоос явах болон эрх нислэгүүд саадаж байгааг анхааруулсан байна. Цагуурийн албаны мэдээллээр хотын зарим хэсэгт мягмар гарагийн өглөөний 8:30 цагаас 5 гарагийн өглөөний 8 цагийн хооронд 200 мм хурд ундсамжээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Метаран хотод 382.5 мм хурд ундсамсан байна. Мягмар гарагийн орой ачаал ихтэй монорелийн галт ирэх цахилгаан болон агааржуулалтын систем доголдсны улмаас буудлуудын хооронд гацсны дараа 782 зорчигчийг аварсан байна. Мумбайн Курлад өргөт зорчигчид бэлхүүсээр давсан гүн уснаас гарахын тулд автобусны дээвэр дээр гарч байна.